хуучин номноо өрөөлөх хүргэн шившээд хуруугаараа тэмтэрж олсон гурван үг хувь заяагаа зөвнөгт минь хангалттай учраас хургийн сүм бөөгийн уртснаа зорьсонгүй би. Содрын гэрэлд зөнгөөрөө шамдах хэрвээ хийс суларсан үгсийг үсэг үсгээр нь зөөж эс мэдэгдэгч зүг рүү ниссээр байгаа энэ номын сандал зүрхэн өрнөн би. Сайн байцгаана уу. За 2022 оны анхны нэвтрүүлгээрээ бид хоёр та бүхэндээ номын цахан буянтай залгаж байна. За өнөөдрийн нэвтрүүлэг одоо ингэж шивэнж ярина. Яагаад тэгэхээр бид хоёр өөр Монголын номын санд ирээд байна. Ингээд та бүхэндээ номын санг танилцуулъя. Өөр Монголын өөртөө засах орны төв номын сан нь бүс нутгийн олон нийтийн соёлын үйлчилгээний системийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд Хятад улсын зэрэглэлийн сурвалж бичгийг хамгаалах чухал байгууллага нэгж болно. 2018 онд бүгд найрамдах Хятад ард улсын соёлын яамнаас тус номын санд 1-р зэрэглэлийн номын сан өргөмжлөлийг хүртээсэн байна. За өөр Монголын номын сан нь 1908 онд байгуулагдлаа гэж бодоход одоо болтол 100 гаруй жилийн түүхэн Улаанбаатар юм байна. За энд ажиллаж байгаа шинэ байр нь болохоор одоо 28,000 квадрат метр талбайтай. Энд бол 3 сая гаруй номыг бол хадгалж байгаа юм байна. За шинэ үеийн технологи мэргэжилтэд хослуулаад энд бас жахан номын саныг ажилуулж байгааг та бүхэн анхааралтай авна уу. Өөр Монголын номын санд Монгол, Хятад, Төвөд, Манж, Япон, Орос зэрэг олон хэлний сурвалж бичгийг хамарсан нийт 200,000 гаруй бот түүхийн үнд сурвалж бичгийг хадгалж байгаа юм. Хүн зооны хаан оюуныг тэлж ухааныг ундлан бэлгийн гэгээ түгээгч Өөр Монголын номын сангийн нэг давхарт байрлах хүүхдийн номын сан нь мөн тус сангийн нэг онцлог хэсэг болох юм. За Өөр Монголын номын сангийн нэг давхарт болохоор тусгайл нь одоо хөөрхөн унгшичтаа зориулж бол олон номуудыг бол байршуулсан байгаа. За эндээс бол маш олон одоо Хятад Монгол номуудыг бол зөөлж уншиж болно гэж байгаа. Бас нэг сонирхолтой хэсэг нь болохоор одоо бидний өөрхөн унгшичтаа зориулсан ур аяасын орон зай хангаасан байна. За тэгээд өвлийн амралт болж хүүхдүүдэн бас одоо Өөр Монголын номын сангаар дагуулж телевиз гар утсаас бас хол байлгаж номын их талаагаар умбуулаарэ. Ном бол ертөнцийг харах цонх, эрдэм мэдлэг хураагч цоож суурахгүй алтан автар. Үн эрдэнсэн үн төлбөргүйгээр нүдний чинь өмнө мишэн толлуулах номтой нөхрөл. Та илүү ихийг мэдхийг хүсвэл номын санд морилон тоглоорой. Номын сан бол үе үеийн оюун ухааны тархачуулын тойрон бүтээсэн мэдлэг оюуны дээж садгалаастай ариун орон. Хүн болгонд нээлттэй эрдэм мэдлэгийн сан хөмөр. Ирээдүйд хураан үлдээх дээдийн дээд өв хөрөнгийн ордын юм. Та хамгаас түрүүнд хэний ч урилга заллах шахалт шаардлагагүйгээр яаран очих саруул өгөөгөл номын сан гэдгийг ойлгосон цагт тэрхүү гэгээн саруул өргөөнд тоосон дарагдан цагийн аясаар шарлан хэвдэх ном хэмээх эд шидтэн таныг мэдлэг боловсролын гэрэлт оргилууд замыг чинзаан найдвартай хөтлөх болно. Эрдмийн ноён оргилд гарахын тулд эрх биш та ном дор мөргөнө.